За багш нараас голцоо нэг хүүхдийн сургалтын төлбөрийг бас төрөөс хариуцснаа гэдэг энэ шийдвэр гарсан. Тэгээд тасралтгүй 15 жил тэргээд байгаа юм дээр бас нэг хоёрын хооронд 1-2 сарын хүний амьдрал болсон байна, дунд нэг асуудал байдаг. Тэрийг тасралтгүй гэж үзээд магадгүй тэр хүн 3 сар ч гэдэг юм уу өвдсөн янз янзын шалтгаантай байж болно. Тэгээ энийг энэ журамдаа оруулчих яг хэрхэн хэрэгжилж байгаа вэ? Журам моронд нь оруулаад ингээд шийдчих боломж байхгүй нэгдүгээрт. За хоёрдугаар тэр 30 тэрбум төгрөгийг одоо боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийг энэ жил төлөвлөнө гэд тавьдсан. Одоо яг ямар хэдэн хувьтай байгаа вэ? Энэ зээл хэрвээ төлөгдөхгүй болвол 30 тэрбум дээр төлөгдөхгүй бол тэтгэлэг авах хүүхдүүдийн одоо хэмжээ тоо хасагдах, эсвэл энэ тэтгэлгийн хэмжээ буурах ийм эрсдэл байна уу? За 3 дугаар асуудал нь Монгол банкны мэдээллийн зээлийн мэдээллийн санд оруулна гэдэг бэлтгэл ажил хангагдж байгаа гэж энэ яг хизээ орох юм бол 4-дүгээрт нь ер нь энэ яг гэрээний үүргээ биелүүлсэн байгаа хүмүүс дотор нь яваад байгаа. Тэтгэлэг аваад буцаж ирээд гэрээнд заагдсан төрийн албандаа ажиллаад доктор сууршилтаа үр бүтээл гаргаж байгаа энэ хүмүүсийн асуудлыг ер нь цаашаа яах юм бэ? Нөгөө зээлийн сангийн гэрээнийх нь үүргийн дагуу хөнгөлөөд нөгөө гэрээнийх нь үүргийг дүгнээд тавихгүй бол маш олон хүмүүс хүлээгээд байгаа юм байлээ. Тэг яг нийгмийн сүлжээгээр бол нөгөө зээл авсан баг буруу мэт ч юм уу нэг ийм байдлаар хит ингээд яатсан учраас энэ хүмүүсийг бас дунд нь хэлмэгдүүлээд иж бас болохгүй. Үнэхээр гэрээнийхээ үүргийг биелүүлсэн юм бол тэр хүмүүсийн одоо гэрээний дүгнээд тодорхой юуг нь бол хаах нь хаагаад за харин огт гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй Монголдо баг буцаж ирээгүй төр төрийн байгууллагатай ажиллаагүй ийм хүмүүсийг эсвэл сураагүй дундаас нь хаяа явцсан. Энэ хүмүүсийг ялгаж салгаад одоо шийдэх тал дээр бол одоо яг ямар арга хэмжээ авч байгаа вэ гэдгийг хэлмээр байна. За хуралд хос хоёр гишүүн ирсэн байна. Ирсэн дорой. За мөн Ав Бакир гишүүн оролцож байна. За Наранбаяр сайд хариулъя. За баярлалаа. Энэ нарийн ширийн тоог манай Сэлэгмаагаас хариулж өгөхийг хүсье. Тэр хуулийн дээр тасралтгүй 15 жилгээд тасралтгүй гэдэг үг нь орчиход байгаа даа л. Үнэхээр тэр дунд нь нэг амьдрал өөрөө их баян янз бүрийн шалтгаанаар төр одоо завсралсан хүмүүс ийм байдаг. Тэгэхээр энэ дээр бас энэ бид бас энийг аль болохоор багш нартаа өгөхөөр ийм одоо юутай байгаа. Ерөн зүгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нь харж агаад ер нь бид бол яг энэ 15 жил тасралтгүй ажилласан байна уу үгүй юу гэдгийг бас ингэж харж байгаа. За нийт одоо 34 тэрбум байхаас бол нэг 14.6 тэрбум төгрөг нь бол буцаан төлөгдсөн ийм нөхцөл байдалтай байгаа. За юуны хувьд бол энэ жил чинь бас нөгөө төсөв бас нэлээд танагдаад энэ 33 тэрбум төгрөг буцааж өөрсдөө тоолж авах гэсэн ийм байдалтай байгаа. Юу тэр өнөөдөр Монгол банк руу явуулах гэж байгаа мэдээлэл дээр бол бид бас энэ өнөөдрийн байдлаар нэг 3500 орчим хүн зээл аваад за ингээд эндээсээ ойролцоогоор өнөөдөр бол 2500 орчим нь төлөөд суралцаад явж байгаа ийм хүмүүс ийм харилцаанд байгаа улсууд за зээлээс чөлөөлөгдсөн 1000 орчим хүн байгаа. За энэ дээр бол үнэхэрийн одоо өөрийнхөө хэлдэг ирээд суралцсан одоо эрдэм номоо их орондоо зориулаад гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээд ингээ явчихж байгаа. Тэгээд тэр гэрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учраас чөлөөлөгдсөн улсууд ч бий энэ дотор хариуцлага алдсан хүмүүс ч бий. Энийг бол ялгаж салах ажилд явж гин гэж ойлгох хэрэгтэй. Тэр тохиолдлын ялгаж салгаад за ингэсэн тохиолдолд бид хариуцлага хүлээлгэх хүн байвал хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн ийм юутайгаа. Тэгэхээр Монгол банк руу явуулах мэдээлэл дээр бол үүнтэйгээ уялдж байгаа гэдгийг хэлье. Юу тэгээд тоонуудыг бол манай Сэлэгмаас нөхөд хариулчих. За 88-ийн микрофоныг өгье Сэлэгмаа. За гишүүний асуултанд хариулъя. Зээлийн сан Сэлэгмаа. Зээлийн эргэн төлөлтийн хувьар 2022 оноос хойш жил болгон 30 тэрбумаар сангийн амнаас төлөвлөгдөж байгаа. Жил өрх тусам бид
4-өөс 14 тэрбум хүртэл сүүлийн 5 жил эргэн төлөлт хийгдсэн. 24 онд 30 тэрбумын төлгөөс 14.6 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн байна. 15 жилийн тасралтгүй гэдэг дээр яг нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлтыг харж агаад тасралтгүй сар тасраагүй байх энэ зохицуултаар багшийн 15 жилийн нэг хүүхдийн тэтгэлэг олгогдож байгаа. За ийм тоо байна. Энэ гэрээний үүргээ гүйцэтгэсэн одоо гэрээнийхаа дагуу зээл авч сурч байгаа 5 жил одоо ажиллажсэн ийм яг хэдэн хүүхдтэйгээ энэ хүүхдүүдийг одоо хүүхд жоохон их том хүмүүс байгаа. Эдрийг яах юм бэ ер нь цаашид? За 88 микрофон сэлэг. За гэрээний үүргийн биелэлтэй холбоотой тогтоолын хэрэгжилт нь 1997-оос 2012 он хүртэл тогтоолоор суралцсан иргэд засгийн газраар орвол шийдвэрлэх ёстой. Гэтэл үүнээс хойш 11 оны хуулиар Улсын хурлаас журмална гэсэн улсын хурлын журам гараагүй учраас энэ гэрээний хэрэгжилтийг сайд чөлөөлөх нь өөрөө эрх зүйн зохицуултын зөрчилдөө байгаа учраас 24 он чөлөөлт хийгдээгүй. За одоогийн байдлаар чөлөөлөгдөөгүй 1000 гаруй иргэдээс 1200 иргэдээс 5 жил ажилласан буюу яг 2012 он хүртэл гэрээгээр суралцсан иргэд нийтдээ 800 орчим байгаа. Улсын хурл чинь журам гаргахгүй штэ. Хуулил гаргана тийм ээ, эсвэл тогтоол гаргана. Тэгэхээр яг энэ дээр энэ хуулийн хийдэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ та хэд одоо маш яаралтай засах хэрэгтэй. За Наранбаяр сайд. Тийм ээ, энэ яг ийм асуудал үүсээд байгаа түнэн 2011 оны тэр юугаар хуулийн өөрчлөлтөөр дээд боловсруулалтын санхүүжилтийн тухай хууль гэдэг. Тэрнээс хойш улсын хурл журам гаргаж чөлөөлнө гэж заасан бол тэр журам гараагүй. Тэгээ гэрээ байгуулагдаад яваад идэг. Тэгээ гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлчихсэн ийм хүмүүсийг тэрний дараа чөлөөлсөн гэсэн ийм асуудал 864 байдаг баха 60 орчим хүн дээр үүсчихэд байж байгаа. Тэгэхээр энэ дээр нэгэнт одоо журам гараагүй. Тэгээд энэ дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзээд тухайн үеийн одоо боловсруулалтын сайд нар чөлөөлсөн энэ асуудал дээр бид бас энэ захиргааны ерөнхий хуулийн тэр 48 дугаар зүйл дээр байдаг захиргааны актыг сөрөг одоо нөлөө үзүүлж байгаа акт уу, эрг нөлөө үзүүлж байгаа акт уу гэдгийг харж эндээс бас хүн хэлц хулцаа хугацаатай холбоотойгоор бас шийдвэр гаргах шаардлагатай энийг засгийн газар оруулж хилцүүл шийдүүлнэ. Цаашдаа одоо бид бол энэ зөвхөн